Дараагийн мэдээлэл Монгол Улсын их хурлын дарга амар уйсгалан Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад аль бие усны айлчлал хийж байна. Хоёр орны харилцааны түүхэнд Улсын их хурлын даргын төвшөнд хэрэгжиж байгаа анхны хэмээнд хотдгох уг айлчлал парламентын тэргүүн нарын аль бие усны уулзалтаар эхэллээ. Улсын хурлын дарга амар баясгалан дагалдах төлөөлөгчдийн хамт Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын парламентын нийтийн танхимын дарга эрхэмсэг ноён Линдзи Хойлтой аль бие усны уулзалт хийлээ. Ардчлал парламентын засаглалын ижил үнэт зүйлс нийтлэг хим хэмжээтэй манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээр нийгмийн эдийн засгийн салбарын бүхэл харилцааг идэвхжүүлэх, шинэ агуулгаараа баяжуулах эрх зүйн үндэс бүрдэх ач холбогдолтойг талууд онцоллоо. Монгол Улсын арчил байгын гол утга өөрөө парламентын арчил учраас энэ парламентын арчлыг бойжуулах, тэр дундаа хууль тогтоогоолын хяналтын чиглэлийг сайжруулах чиглэлийн үр дүнтэй сайн уулзалт болж байна гэж ойлгож байна. Энэ удаагийн айлчлалын онцлог нь хоёр улс парламентын засаглалтай улсуудын хувьд парламентын арчлалыг бэхжүүлэх, парламент оролцсон харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, парламентын удирдлагын түвшинд яриа хэлэлцээ айлчлалын давтамжийг хадгалах чиглэлээр өндөр үр дүнтэй айлчлал болж байна гэж дүгнэж байна. Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын парламент нь лордын танхим болон нийтийн танхимаас бүрддэг. Парламентын доод танхим буюу нийтийн танхимаар батлагдсан хууль эрх зүйн баримт бичгүүдийг лордын танхим баталж, эцэст нь хаан батламжилснаар хүчин төгөлдөр болдог байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд улсын хурлын дарга амар уйсгалан Британийн парламентын цахим үйлчилгээ болон инновац ба санаачлагын асуудал эрхээс албаны удирдлагуудтай уулзаж, цахим засаглалын дэвшилтэд санаачлагуудаас ярилцлаа. Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал одоо энэ орчин зайд маш онцгой чухал болж байгаа. Энэ утгаараа эднээ бас холбоотой хүмүүс энэ чиглэлээр ажиллах гишүүдтэй бид нар ярилцлаа. Европын кибер аюулгүй байдлын цоврал арга хэмжээнүүд бид нар бас оролцсон. Тэгээд энэ илүү их чадвартай хүмүүсээс дэмжлэг авах, өөрсдөө бас туршлагаа хуваалцах, энэ талаар бол идэвхтэй хамтарч ажиллахаар боллоо. Энэ айлчлал нь бол бас хоёр улсын хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалуудын тоод зүйсээр орно. Тэгээ мэдээж энэ парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар бол тухайн улс орнуудын хоорондын улс төр нийгэм эдийн засгийн хамтын ажиллагаа бас давхар ингэж сайжирч явдаг. Мэдээж энэ нь бол хууль эрх зүйн орчинд хоёр орны одоо хамтын ажиллагааг сайжруулахын тулд ямар зүйлүүдийг хийвэл зохилттой вэ гэдэг асуудлыг бол илүү их бас түлхүү анхаарч ингэж ажиллах ёстой ийм одоо айлчлал байдаг. Британи улс нь анх 1889 онд Францын парламентын гишүүдтэй хамтран олон улсын парламентын холбоог байгуулж байсан түүхтэй. Улсын хурлын дарга тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн олон улсын парламентын холбооны Британий бүлгийн дарга Фабиан Хамилтонтой уулзаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.